аяны журмаг аваад ирэхдээ хамгийн түрүү суурин харуул гээд одоо 2-3 өдөрчийн зайтай 3 өдрийн өмнө л гэсэн үг шүү дээ. Тийм 100 км тодорхой газруудад суурин харуулуудыг гаргаад ер нь нөгөө явах зам бүх тагнуулын мэдээ авах босод ингээд харуул гаргаад тавьчихна. Түүний дараа одоо цэргийн хүчээ үндсэндээ 3-4 хуваачих юм уу да. Гол хүчний өмнө талд нь манлай цэрэг гэж харж байгаа. Гол хүчний ард талд нь одоо арын цэрэг сүүлчиг зарим сүүл 18-р зууны үед бол гжиг цэрэг гэж ярьж байгаа. Гжиглүүл гэж ярьдаг. Гжиг цэрэг. Хоёр хажуудаа мөн хажуугийн хайгуул гаргаад гол хүчээ хамгаална. Тэр хоёр хажуугийн хүч нь гол хамгаалтаас гадна бас нөгөө дайснаас мэдээ цуглуулах ийм бүх юмыг хийдэг. Ийм та. Манлайд ихэд нөөсөө авангард тэрний урд талд нь альгинчгээд мөн байлдан тагнах фермтэй одоо орчин үеийнхэр бол толгоон сэргийлэх юм уу ийм тусгай бүлгүүдийг гаргадаг.